포스터가 있습니다. За сайн байцгаана уу? Та бүхэндээ Португалд очсон бичлэгийг хүргэх гэж байна. Би энэ удаа Португалд очсон. Тэгээд хойд хэсэгт нь байлах Altas de Porto гэдэг хотын тэгээд орших Povo de Varzim гэдэг хотод очсон байгаа. Энэ болохоор Постогоос 30 км-ийн зайд оршдог. Тэгээд Минхо болон Дораг гэдэг хоёр голын дунд байдаг тийм далай гэлсэг эрэхтэй газар байдаг. Хүмүүс яг байнгын тогтмол оршин сууж эхэлсэн болохоор одоогоос 4-6 мянган жилийн өмнө. Тэгээд манай эртний өмнөх 900-аад оны үед энэ газар далайн худалдааны зам гэж үүсч байсан мэлээ. 17 дугаар зуунаас хойш ер нь хойд Португалийн голлох загас анх нүрийн бонд болсон байна. Би өмнө ингээд өөр орнуудын далайг явахдаас харж байгаа байхгүй юу? Энэ толгойн хүмүүс нэг өнгөнгийн нэг юм босгоо тавьсан. Тэгээ би гайхаад за Монголд байдаг шиг 0 гэж байгаагүй гайхсан чинь угаасаа айгүй салхитай тэнгисийн далайг болохоор үнэхээр салхитай. Тэгээд хүмүүс юм тавихгүй л үнэхээр ингээд алчуур тавиад ч юм уу зүгүүд байна гэдэг үнэхээр боломжгүй. Үнэхээр экстрем салхитай газар байсан. Тэгээд угаасаа энэ гэсэн ингээд энэ хүсэл сэлж болно гэсэн тэмдэглэлээ байхгүй. Ягаад гэвэл хүмүүс нь угаасаа усан доош сэлэх боломжгүй. Ингээд усуу ороогүй айгүй гүнзгий юм бэлээ. Тэгээд айгүй хим хад чулуу ихтэй, төрлөхтэй. Гэхдээ ус нь бол айгүй гоё зингээд зэвэрхэн. Тэгээд далайн иргэн болохоор ингээд ийс. Тэгээд далайн иргэн ингээд зөндөө хисаанууд өнгөөр янз янзаагаад ирсэн байлаа. Би тэгээд очсон байжгаад за газ явах гээд ганцаараа явах гээд тэгээд Google дээр Португал аюулгүй ганцаараа аялахад зүгээр үг гэд асуусан чинь айгүй хамгийн тийм алдастай сейф газар санаа зовлтгүй гэд. Тэгэхээр гараад ясан. Тэгээд бас би Португал хэл мэдэхгүй учраас хүмүүс нь англиар ярьдаг болов гэд санаа зовсон. Чи ер нь бол хүмүүс нь ярьчихсан шүү. Тэгээд яг далайн иргэд байгаа яваадсан чинь ийм хан дээрсэн. Тэгээд яг ингээд энэ мужига хотыгаа түүхийг харуулсан зурагнууд зөндөө байсан. Алтастай хүмүүс нь төсөн савдтай дээр үеэс хүмүүс нь ер нь загасчилдаг байсан. Тэгээд 16 дугаар зуунд яг загасчт нь айгүй мундаг чадвартай мэдлэгтэй байсан учраас хүлэн онгоцны баг бүрэлдэхүүлээд яг хин онгоцны ахмад их хүүхэн зүгээр загасч мэй гэдгийг тохиолцоод хамтдаа ингээд далайд аялгаж загасчилдаг байсан. Тэгээд загас агнуу их хөгчөөд тэгээд хүмүүс бас ингээд завнуудаа ч гэсэн янз бүрийн мужаанууд хөгчүүлж тэгээд онгоцны үйлдвэрлэл бас эхэлсэн байгаа. Барилга байшингууд нь ер нь их хөвчлэн тэгээд нэг давхад гэхдээ нөгөө нэг баячууд нь хотын төвөөрөө байрлаад тэгээд янз бүрийн вилла ч юм уу 2-3 давхад байшингууд байж эхэлсэн байгаа. Сая харагдсан казино нь болохоор эндхийн хотын казино. Тэгээд 1930 оны ихэнх үеэс эхлэн ер нь тоглоом 6 цэнгэлийн газар байсан. Тэгээд 1977 оноос хойш Португалийн үндэсний тусгал газруудын чагсаалтанд аль бие суулсан байдаг байна. Тэгээд дотор янз бүрийн амьд хөгжмийн ба ресторан, театр болон гэж үзэсгэлэн танилцуулангийн газартай. Энэ болохоор бас хотын алдастай сүм байна. Бидний улс нь болохоор бас Ромын католик шашин шүтлэгтэй христийн шашин. Хогоо бас энд байгаа самнуудад дандаа ангилж хайдаг байгаа. Би ингээ явж байгаад нэг тийш явах гэсэн чинь амар хинч байхгүй юм сонин эзэнгүү замаар яваад
Эцтэй өдөрч унгаахлаа. Амиад зүүн хавчаас бод үл салж өгч байгаа учраас андал гэж байна. Сонkin. Айгуалтай байсан. Бүлгсэн байгаа юм бол та. Англиар миний мэдхийн egg tart гэдэг юм. Цэцэд хагас яг юм амтан байдаг байсан. Амттай шүү. Юу гэж миний яг нэг тийм. Нэлээд эсвэл нэг аймаг татлахтай юм байдаг. Хөө зарим миний ихтэй байдаг юм тийм. Аймаг нэлээд чигтэй. Тэгвэл тийм аа. Аюу гай. Цааш нэг амттай юм байна. Нэрээ. Энтхийн хойд эдгтэх элсэн манхан бүр баг өмсөлгийн үед үсэн гэдэг юм байлээ. Тэгээд 15-аас 16 дугаар зуунаас яг ингэ бөөнөж жогоож эхэлсэн. Сүүлийн 300 гаруй жилийн турш бол нэлийн алдаастай тийм талаа иргэн ресурс, beach resort тэгээд бүр хойд постугал бол хамгийн алдаастай. Огны хацаачлан үнэхээр салхитай байсан. Тэгээд бидний уур амьсгал нь бол ер нь газар дундын тэнгисийн орнуудын уур амьсгалтай. За тэгээд загасчлалын их хооронд исэн юм чинь далайн хоол идэж үзьгээд энэ айгу алдаастай санд нь орчихсон. Тэгээд тэгсэн чинь бит хоёрын суусан ширээний хажууд бүр ингээд далайн амтны шилэн оргонд орсон бүр ингээд нааша хааж мараад. Тэгээд ширээндээ суусан чинь ингээд хоолой захиалсны дараа ингээд талах хямаас ч юм тийм зөөш хоолны өмнө зөөш баян юм авчиад өгсөн. Тэгээд бүгд бид хоёр захиалаагүй баггүй тэнд тэгсэн чинь авчиад өгсөн. Тэгээд хамгийн сүүлд тооцооссон ч тэрэндээ бүр амар нэмэлтээр мөнгө авсан байсан. Тэгээд энэ амтнууд нь жоохон үр хөвгөлтэй санагдсан. Ингээд хамаг байглаасаа төвсөн ингээд юм ашиглаж тахгүй ингээд гар хөлөөлцсөн хэцүү харагдсан үр хөвгөлтэй. Энд бол үнэхээр амар халуун үүдээс байхгүйсэн аахгүй юу. Ингээд тэгээд би гайхаад ер нь судлаад үзсэн чинь зуны хөлөлт дундаж температур нь 19 градус л байдаг юм лээ. Тэгээд өвлийн хөлөлт болохоор 9 градус. Тэгээд яг нэг жилийн хугацаанд бол 30 хэмээс дээш гарт өвчин бүр 9 хоног байдаг. 25-аас дээш температур нь гэвэл 33 хоног л байдаг гэсэн. Тэгээд ер нь бол цаас юудаас оосдгүй. Хамгийн сүүлд цаасаас нь 1970 донд гэжсэн. Дэлгүүрт нь одоо дотоодын дэлгүүрт болсон чинь яг ийм янз бүрийн загсан бүтээгдэхүүн хавч тий янз бүрийн дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд байсан. Энэ болохоор үндэсний хувьд сая харагдлаа. За явахыгаа өмнө дахиад нэг алдаастай үндэсний хоол усны идэж үзьгээд энэ нэсцэн тоосон. Айгуу их олон хүн хүлээн авах чадвартай нэгээд захиалсан хоол маань болохоор ийм барбекю шаасан дахиад яг шаасан төмөстэй. Соусных нь бас яг нарийн мэдгүй ч гэсэн миний мэдхийн бол хамгийн түрүүнд сармас байсан, лимоны жуус, оливын тост, тэгээд пец, тинжүү гэх мэтийн амтлагчуд амтлагчсан. Тэгтээ бол үнэхээр гоё амттай байсан. Тэгээд
бас бидний өөрсдөө хоолтой дандаа вино ч юм уу пив хойлж өгдөг. Эсвэл шнапс гээд тийм зүйлээ хэрэглэдэг болохоор бас тэрнээс нь захиалаад авч ууж сонирхож үзсэн бас айгүй хүчтэй билээ. Тэгээ заа гэдэг уучдаг хоолой идэх гасан. Би тэгээ гадуур явжгаад ганцаар явжгаад үлсүү тэгээ за эндээс нэг бас үндэсний хоол юу вэ гэд хайж агаад энэ хоолыг авч идсэн. Францезиня гэдэг нэртэй хоол байгаа. Болохоор нэлийн калорийтэй үе гэх юм. Улаанлал тэгээд шараарны соуснд тивүүлсэн одоо дүүсэн тийм өтгөн талханд нойдон хям, лингвича хям, стейк юм уу шаасан крем-ах хайлуулсан бислэг бас шаасан өндөг. Тэр үнхээр ингээд монголчуудад бол үнхээр таалагдах махсаг тийм хоол байсан. Тэгээ бас мэдээж эдгээр юм хоолоо дандаа шаасан төмстэй иддэг юм шиг үлээ. Тэгээд намайг өндөг нэмүүлэхгүй шаасан төмс ахуу гэлтгэн. За авъя гэл бүгдийг аваад. Гэсэн бүр үнхээр баатгаагүй байсан. Них амар тийм онцгой биш юм шиг хэрнээ. Бас онцгой. Энэ хоолыг болохоор шаардлагатай тайлах хоол гэж бас нэрлэдэг юм билээ. Бас шаардлагатай тайлаад имчилж байгаа юм шиг гинэ. Бас нөгөө талаараа түргэн туслан чи өрөөнд хүргэж чадах тийм хоол гэж хүмүүс шоглон ярьдаг. Тэгээд өвөлмөд соустай юу намттай байсан. За өнөөдөр имчилгээ туслаа баярлалаа.